Энэ процедурын асуудлуудыг түрүүний хурал дээр бас ярьсан шүү дээ. Тэгээд Тэмүүжин гишүүнийг асуудлаасаа тайлбарлаад байгаа. Би ч бас уг нь бол бас хуульч юм шүү дээ. Таны сургуульд их сургууль бас сурсан байгаа үг. Тэгээ энэ хуулиар Улсын хурлын 27-гийн 3 дээр Улсын хурлын байнгын орны бүрэлдэхүүн дараах дэд хороог байгуулна гэж таны хэлсэнчлэн хуулиар бол энэ заасан. Хуулийн заасан. Тэгээд тусгайлан 27-гийн 4 дээр энэ хуулийн 27-гийн 3 буюу энэ 5 дэд хорооноос бусдыг бол тухайн харьяаллын хариуцах асуудлыг харьяалах байнгын хорооны саналыг үндэслэн гэ. Сая одоо сандаг өчрөг гишүүн асуугаад байгаа шүү дээ. Танаа байнгын хорооноос одоо энийг тасалж авъя. Өнөөдөр хүртэл 30 жил одоо мэдгүй хэдэн жил ингээд ажиллачлаа. Эн чинь зөв юм уу буруу юм уу? Ингээд бид нар тэр байнгын хорооны саналыг аваад үндэслээ тэр саналыг авчаад хүрээд ир гэсэн шүү дээ. Саналыг авчаад хүрээд түүнээс одоо эсэргүүцээд байгаа юм биш. Би бол тэгжэл тайлбарлаад байгаа. Тэгжэл тайлбарлаж байгаа. За нөгөө тэгэр бид нар хардаа нэг зүйл дээр дандаа алдаж явна шүү. Нэг чуулганаар орж ирэл, нэг ухаантан гарч ирээд, нэг хууль санаачлал, панк гэдээ өөрчлөлт явчихсан. Тэрний цаад утга гучир цаана болохгүй байгаа зүйлүүдэд хилцэж ярихгүйгээр зөв шууд магадгүй зүгээр дараагийнх дээр энийг дахиад өөрчлөлт ингэж явахыг ч үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр түрүүн сандаг гишүүн үндсэндээ бол хулгай хийх гэдэг юм гэдэгтэй адилхан энэ улсын хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилж байна гэдэг үндэслэлээр бид нар бүх хуулиудыг өөрчилж байгаа. Бүх үндсэн хуулиас бусдын баг шүү барил. Бүх хуулийг эрхийнхээ дагуу гээл өөрчлөлт явж байгаа байхгүй. Тэгэхээр би бол зүгээр энэ талаас нь хэлээд байгаа шүү. Процедурын юм байна гэж. Та түүнээс бусдын бол та бүхний хувьд бол бас ярьсан зүйлүүд дээр бол өөрсдийнх нь байр суурь хаа гэж. За ингээд санал хураалт нь билээ. Гүшүүд.